कर्षे यमसूर्य प्राजापत्य व्यूहरश्मीन् समूहतेजः यत्ते रूपं कल्याणतमं तत्ते पश्यामि योऽसावसौ पुरुषः सोऽहमस्मि. O Brahman, thou art the nourisher, the solid. Хэдийгээр та тэжээгч боловч хэдийгээр та ганцаараа аялагч, хэдийгээр та хянагч, хэдийгээр та эзэмшигч боловч Прajapatiгийн хүү билээ. Таны цацраасан гэрэлд миний замыг гэрэлтүүлж би тэрүүгээрээ тэр туссан гэрлээр чинь бодит байдал эргэн тойрныг таних мэдэж таны л тэр бурханлаг өршөөл ирээлээр чинь туйлын үннийг мэдэрч би өөрөө Пуруша гэдгээ мэдэрч үргэлж яг одоо цаг дээр болжээ гэсэн. Traveler, the controller, the acquirer, and the son of Prajapati, do spread your rays and gather your brightness so that I may be able to see or realize your divine form by your grace, and thereby realize the ultimate reality that I am the Purusha that is present in everything. Sohamasmi, I am that. This realization for that what? Би бол тэр нэг зүйлийг мэдэж таних. Энэ бол заавалчгүй таны олж мэдэх ёстой, таны дайрч өнгөрөх ёстой тэр танин мэдхгүй юм аа. And see all the differences, all these different devas. Тэр шатгаар би ингэж би нэг тэр юм байна гэж таньж мэдсэн энэ байдал над дээр юг би болгож гинөө гэхлээр зэрэг би бол бүх ялгааг харсан. Би бүх тэр деванууд хоорондоо хичнээн олон ялгаатай байдгийг мэдсэний үр дүнд би ингэж өөрийгөө таньж мэдэх юм аа гэсэн. Prajapati, Aryama. Prajapati гэдэг нь эсвэл Yama гэсэн. The definite qualities of the consciousness. And then the Purusha байдал буюу тусгай онцгой нэг байдал буюу Purusha. The imperishable consciousness as distinct from the manifest. Бодит байдал өөрийгөө ингээд тунхаглаад байж байгаа тэрнээс өшөө дахиад нэг юм харагддаггүй мөртлөө тунхагласан байдал. 8 elements of creation. 8 elements, you know? Энэ амьдрал дээр 8 элемент, 8 махбод гэдэг гэж та мэдхүү. Тэгээд багш ихнийхэн хэллээ. Шороо, ус, агаар, газ, хөтөргүй, сэтгэл, интеллект, эго. Fire, air, ether, mind, intellect, and ego. These are the 8 manifestations of Prakriti. Сэтгэл, оюун ухаан, эго 3 нэмэгдчихдээ юм байна. Тэгэл 8 элемент болж байгаа шүү. Nature. Beyond this nature, the consciousness, the Purusha. Энэ 8 шинж чанар буюу 8 үнэн байдлыг давж туулаад тэрийг туулж гарсан тэр ухаарлаа бид нэр Purusha гэж нэрлэж байгаа. And in the Purusha, before the Purusha, Purusha-гаас өмнө туйлын юмдаа хүрлээ шүү дээ Purusha гэдэг юм тийм ээ. Надад Purusha-гаас өмнө юу байсан бэ гэхээр Devas. The different aspects of Devas. Devas-ийн янз бүрийн хэлбэрүүд байсан, янз бүрийн чанар. Pushan, Yama, Surya, Prajapati. All different aspects of consciousness. Эднийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр ухаарлын ийм тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд нэм. Let me see all this and then the Purusha and realize I am that. They're all in me. Тэд надыг энэ тэр туйлын юм руу чиглүүлээч. Тэгээд
би тийш Пурушагаа зориод ингээ явж их замдаа би бол нэг тэр юм байна гэдгээ мэдрээд байгаа. Different parts of the body and the whole. That which connects. Тодорхой нэг эргэтэн хэсгүүд тэгээд би өөрөө бүтнээрээ. It's all the parts of the body. And I am that Purusha, so hamasmi. I am that. Өөрөөр хэлбэл тэр ийм өөр хэсгүүдийг ингэж сайхан нийлүүлээд би гэдэг нэг юмыг бүтээсэн шиг би энэ бүх зүйлийг бүгдийг нийлүүлээд Purusha буюу so hamasmi I am that. Би бол тэр нэг зүйлээ гэж хэлсэн. So I am asmi, I am that. Asmi гэдэг нь би бол тэр гэсэн. Mayuranilamamritamethedam bhasmantagam shariram Om krito smara kritagam smara krito smara kritagam smara. O self, let me shed the mortal awareness. Let my prana merge in the immortal prana. Let me remember what I have become aware of right now. Орон дэд миний ухаарлыг бүрхээд өгөөч. Танаар өөрийнхөө тэднийг бүрхийг зөвшөөрөөч. Миний прана мөнхийн пранад шингэж уусаж орохыг зөвшөөрөөч. Яг одоо би энэ тухай мэдэрч байгаа гэдгийг надад сануулж өгөөч гэсэн. Our body is air, vayu, anilam. Бидний бие нь болохоор агаар буюу ваю, анилам буюу гал, тэгээд water, ус, earth, шороо, all these elements, and finally this body is going to become ashes. Тэгээд эдгээр бүгдээ бидний биеийн дотор ингэж нийлээд энэ биеийг үүсгэсэн. Тэгээд нэг өдөр цөмөр үнс болж хувирна. In the mind, remember all that you have done. All that you have Энэ болохоор бидний сэтгэл дотор энэ бүхнийг та хийсэн юм а гэдгийг сануулаач гэсэн. offer all that you have done. You have done Энэ хийсэн бүхний хийгдэд үйлдэгдэд гүйцэтгсэн. Одоо явчихсан. Taking your mind through all the actions, you become free from those actions, impressions of those actions. Та өөрөөр хэлбэл This is тэр бүх үйл явдлуудыг нэгэд үйлдэлсэн учраас одоо чөлөөтэй болчихлоо гэсэн үг. Чөлөөтэй болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр үйлдэлүүдийг хийж гүйцсэний дараа үйлдсэн тэр сэтгэлдлүүдээс сарлаа гэсэн үг. Ирэх чөлөөтэй боллоо гэсэн үг. actually a meditative technique here. Яг юу хэлж байгаа юм бэ гэхээр таны бясалгалын аргуудыг хэлж байгаа. You know, we seldom remember that we are going to die one day. Бид нэг өдөр өхөн гэдгээ хаяас нэг санах юм да. We live here as though we are going to be here forever. Бид нар тэрнээс биш яг энэ амьдрал дээр ингээ үрд мөх амьдрах гэж байгаа юм шиг л байдаг юм. When someone dies, we say, oh, poor guy died. Энэ бүрэн насахаар өөр хэмтөө маань байдаг юм тийм. You're not realizing you're going to die one day. Та нэг өдөр өнгөрнө шүү дээ. We don't realize this. It doesn't matter where you live, whether you live in Chennai or Mangalore or Mumbai or Delhi or Germany or Singapore. You're going to die one day. Та хаач төрсөн байсан гэсэн ялгаагүй. Одоо хаач амьдардаг байсан гэсэн ялгаагүй. Chennai ч юм уу, Mangalore ч юм уу, Mumbai ч юм уу, Delhi ч юм уу, Герман ч юм уу, Сингапур ч юм уу, хаач амьдардаг байлаа гэсэн нэг өдөр өхөн. Body of yours is going to become ashes. Тэгээд таны бие гэдэг нэрлэгдэх зүйл нэг өдөр өнс сална. And how we want to leave this body? Та энэ биеийг яаж орох вэ? Miserable, Зовлонтойгоор full of desires, full of cravings. How do How do you want to, when you want to exit from the body? How do you want to exit?
Энэ биес яаж knowing you are Brahman or clinging on to some little things here and there. Эсвэл өөрийгөө Брахман гэдгээ мэдгээд гарах юм уу? Эсвэл ямар нэгэн ач холбогдолгүй жижигэн зүйлтэй зурлалцаар байгаад гарах юм уу? Anger against somebody, frustrations, and Хинийгэн доорсон aversion and anger. You want to live with that? юу үлдээч байгаа. Эдгээр бүгдийг үлдээч нэг амаа та. Better not. Особенно шүү. Better remember all that you did and get it off your head. Та энэ зүйлүүдийг амьд байгаа дээр энэ биетэй байгаа дээр энэ бүх зүйлүүдийг өөрөөсөө салгаж хаяад чөлөөтэй толгооноос авч хаяад өөрийнхөө ухаарлыг чөлөөлөд цэвэр ухаарлж чигээр явсан тий хамаагүй дээ штэ. Get it off your consciousness. Kritamsmara. Remember it, recollect it, and let go. Om Kritamsmara. Эднийг эргүүлээд сан дурс тэгээ бүгдийн эргүүлж бүгдийн ингээ өнгөрсөн зүйлүүдээ бүгдийн ингээ цуглуул тэгээ сан тэгээд орх сул хайж сур. Dissolve them in the Om. Ундаус. All that you did. Become fresh and alive again. When you remember this body is going to be just ashes. Тэгээд та энэ би хизээ нэгэн цагт үнс болно гэдгийг л мэдчихтэй тэгээд энэ уншсны дараа хичнээн умдаа ингээд дуусны дараа хичнээн сайхан би чинь шив шинхэн сэтгэл сууж явах би чинь сэргээд хөнгөрөөд явчихыг мэдэрнэ шүү. Suddenly newness comes in you. Та хизээ нэгэн цагт үнс new life force rushes in you. Маш их гоё шив шинхэн дахиад нэг гин зэмгүй гинэн цайлган хүүхэд аяштай цоо шинхэн амьд бүгд юмыг мэдхэд бэлэн цуглуулж авахд ч бэлэн болдё шүү. Fresh, alive and kicking. Not kicking and screaming. Fresh, alive. Дөнгөж сая шин төрж байгаа хүүхд хөл гараа to know, ready to grasp. Every moment this realization that things are not perishable, everything is perishing. Even cells in your body are dying every day. Өдөр болгон үхчихэл маш өдөр болгон шинээр төрөд байгаа байхгүй юу? Энийг бол мэдлэг гэж хэлж байна. The awareness of death should bring in more life into you. That is knowledge. Энэ тодорхой мэдэх тусмаа таныг улам амьд, улам ухаантай болгодог шүү дээ. The awareness of death brings more life. Харин мөнхөг бол that brings depression. Ухал гэдэг юм танд уйтгар гонгийг авчирна. Wisdom is when you think of your death. Oh, I'm going to die one day. You become more alive. Би нэр би ч гэсэн нэг өдөр хүштэй гэдэг ингээд бодглохлоор зэрэг яд бүглэр та бүр улам амьд болдог. More wise. Ухаантай болно. More loving. Илүү хайртай болно. More content. Хангалуун болно. Өрөвч нэмжил сэтгэлтэй болно. Knowledge of death is complementary to living. Үхлийн тухай мэдлэг гэдэг бол амьдралыг дэмжигч. You know, people who commit suicide, they want to leave. The craving, this is called jiveshana. Craving to leave, craving for илүү их амьдрах гэж, урт удаан байх гэж, сайн сайхан амьдрах гэж байж байгаа тийг нь биелэгдэхгүй болох тэр үхч амиа хорлцож байгаа байхгүй юу? Pleasure makes them kill themselves. Why they kill themselves? They want pleasure, more pleasure. Тэгээ яагаад тэр урт удаан амьдрах гэсэн бэ гэхээр амьдрал нь айгүй сайхан байгаа байхгүй юу? Сонсон болгоно аваад сонсон болгоно хийгээ сарвасан болгоно аваад ингээл амьдрах гэсэн чинь яг тэргээр нь болж өгөхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүт амиа хорлцож байгаа.
there is no patience or tolerance. Нaan чи шунал байгаа болохоос ямар ч тийм амар амгалан юм алга хүлээцтэй төвчээртэй байдал алга. There is no endurance of misery. Зовлонг ингээд төвчээр алга байна тийм. Unfortunately, they come back to experience much more misery. Гэтэл харамсалтай нь амиа хорлсон хүмүүс яадгүй гэхлээр зэрэг дахиад ингээд төрөхдөө улам хэцүү амьдралаар амьдардаг. Нэг удаа ингээд зовхтой нэлээд хэцүү зовж исэн бол дараагийн удаадаа дахиад энэ чигээр амиа хорлцоод дахиад хүн болдго юм а гэхэд 2 дахин 3 дахин илүү их зовхоор. That is why I would say the spiritual education should be inducted to every child on this planet. Тийм болох дээр би боддгийн энэ дэлхий дээр хүн болоод төрж байгаа хүн сүнс болгонд хүүхэд байхаас нь өксүүлээд энэ оюун санааны хүний амьдралын тухай энэ spiritual knowledge мэдлэгийг багаас нь эхлээд олгох юмсан хүн болгонд мэдүүлэх юмсан аль насных нь багт энийг ойлгуулмаар юм шиг тэгдэгч болоосэй гэж би боддtiin гинэ. He knows about his own mind. He knows about that this body is made up of 5 elements. And what is my mind, what is intellect, what is memory, what is ego. Тэр хүүхд чинь ингээд бүр эхнээс нь ингээд энэ тухай ингээд мэдлэгтэй болгоод ингээд төрүүлчихдээс чинь зэрэг наадах чинь мэдэн шүү дээ өөрөө. Тэгээ надад энэ сэтгэл гэж байдаг. Миний энэ бие чинь 5 мах удаас тогтсон. За тэгээд ингээд би ингээд хүн гээд ингээд амьдраад энэ туйлын үнэнд хүрэхэд надад би 8 юмыг туулж гарах ёстой. Ингээд туулаад гарахлаар цааталт нь пүрүшэ байгаа гэсэн шүү дээ. Тэгээд би бас нөгөө нэг өдөр ингээд нөгөө нэг юм үнс болно гэдгээ бас мэдчихвэл. And there is something beyond which I should strive for it. Тэгээд юу гэж бодох вэ гэхээр зэрэг ингээ багаас нэм мэдлэг олгочих юм бол одоо энэ надад мэдэгдэж байгаа одоо миний хийж байгаа энэ бүх зүйлийн цааталт нь гарч болох юм байна. Тэр юу юм болоо гэж тийш тэмүүлэлтэй болох юм шүү. You can't give him Brahmajnana, the Atman knowledge immediately, but at least you give them the first step. Та тэр хүүхдэд ингээ тэрнээс балчир байж хат нь тэр дээдийн мэдлэгийг өгөө заагаас гарч чадахгүй л дээ тэд нар чи өөрөө ойлгохгүй чадахчгүй ухаан нь хүрэгчгүй гэхдээ яаж юм гэхлээр ядаж анхныхын шатыг эхнийхэн гişгүүр дээр хөлийн тавьчихал та. Of that which is not Atma. Тэгээд тэр эхний гişгүүрээс ихсүүлэл энэ нөгөө нэг эцсийн туйлын гэдэг юм чинь биш шүү дээ гэл ингээл туулаад мэднэ гэдэг нь энийг л хэлээд байна л та. At least they go in the path of analysis. Ядаж тэр хүүхэд чинь анализ хийдэг замдаа гарлаа шүү дээ. Logical conclusion. Logic to the apparent existence. Дүгнэлтүүд бол одоо бидний яг энэ харж байгаа энэ бодит байдал дээр хэрэгтэй. Which causes or creates lot of chaos, confusion and questions. Тэгээд энэ логик дүгнэлтүүд яадгүй гэхлээр маш их чимээ, шууган, үмэн, самун, буруу, зөрүү дүгнэлтүүд тэгээд хоорондоо үдэл бодлоосоо болоод хэрэлддэг, тэмцэлддэг энэ бүхний үндэс болж өгдөг логик дүгнэлтүүд. In young minds. This not only provides them with a broader vision or yearning for higher knowledge. Гэхдээ тэднээс учиргүй ингээд нэг дээдийн мэдлэгийг зааж байгаа юм биш шүү дээ. Яг нь ерөнхийдөө тийш чиглүүлээд орчиж байгаа. Тэрний чинь наа ерөнхий туйлын мэдлэгийн наадалд өдөө шатвэн шүү дээ. Ядаа тэргээр явж ихтэй. Truth. Үнэ хайр бидрэг. It also makes them a good citizens, better citizens. Ядаж эцэсний сайн хүн болох юм шүү дээ. Сайн иргэд болох юм шүү дээ.
in the planet. Энэ гариг дээр No mother on this planet wants their children to be terrorists. энэ дэлхий дээр нэгч ээж өөрийнхөө хүүхдийг террорист болоосэй гэж боддоггүй. Mother wants the children. Үүний They want хамт that they идэж. think they are going to give the child to God. Заримдаа тийм ээж байдаг л та бүр хитрхийн мухар сохор сүсэг бишрэлтэй. Тэгээд тийм хүмүүс бол нөгөө хүүхдээ авчид нөгөө бурхан өгж ийн гэдээ авчид тэр хүүхдээ тийм террорист халдлаганд ажилд оролцуулаад тийм муухай юм хийж тийм ээж хаяа нэг л байдаг болохоос хүүхдээ тийм дайсан болоостой террорист гэдэг чинь төрөмгийн алан хятагч болоосэй гэж боддог ээж нэг ч байхгүй. No mother wants their children to be miserable. Ямар ч ээж өөрийнхөө хүүхдийг зовоосэй гэж бодохгүй. But they simply don't know how. Тэрийг боддоггүй боловч яаж тэрийг харин тэгж зовоохгүй байх вэ? Яаж хүүхдэд зовлонгоос холдуулах арга л мэддэггүй болохоос хүсдэг ижээ гэж байхгүй шүү дээ. That is why the spiritual knowledge is so relevant. Тийм учраас энэ spiritual мэдлэг гэдэг юм бол энэ оюун санааны үнэн мөнний тухай мэдлэг гэдэг юм бол хүний өөрийнх нь тухай, өөрийнх нь амьдралын тухай, үнний тухай энэ сургаал гэдэг юм бол тэргээр их ач холбогдолтой. Тэр зовоохгүй байх, буруу хүн болох, тэр бүхнээс нь урьдчилан сэргийлдэг болох дээрээ энэ сургаалууд бол үнэн амьдралд хэрэгтэй чухал зүйлүүдийн нэг юм л дээ. Зайлшгүй зүйлүүд юм. Agninaya supadharaye asman vishwani deva vayunani vidwan yuyodhyasmat juhuranameno bhuvishtham te nama uktim vidhema. O Agni, you who know all the deeds, lead us on the right path for the enjoyment of the fruits of our actions. Destroy and remove our sins. To you we offer our homage. Алын бурхан минь ээ, бид нарыг тэр баян баялаг хансар баян амьдрал руу, зөв зам руу, хамгийн сайн зам руу хөтлөөч. Оо галын бурхан минь ээ, та бол нүгэл гэж юу байдгийг мэднэ, нүглийг биднээс яаж арилгахыг мэднэ, нүгэл биднээс өсрөгсөн тэр тоос тэр бузрыг та арилгахыг та мэдэж байгаа. Тийм болох дээр бид нар танд ингэж талархсандаа болж ингэж галын дээд галыг өргөж байна, зүйл өргөж байна гэсэн. Do you know what Agni means? Agni гэж юу вэ? Agni means one who goes in the front. Agni гэдэг нь хамгийн урд нь явдаг хүнийг хэлдэг. The leader. Толгой зэргүүд гэж ярьж, тэрний удирдагч. Удирдагч who leads you in your life? Амьдралч чинь хэн таныг удирддаг? Your viveka, your discrimination. Таны viveka буюу таны ялган салгах үзэл чинь таныг удирддаг шүү дээ. The fire in you leads you forward. Өөрөөр хэлбэл таны дөрвөн алсан тэр гал чинь амьдрал нэртэй амьдралыг бий болгож амьдрал гэдэг юмыг бий болгож байгаа тэр түүдэг гал таныг удирддаг. In you is the fire. Амьдрал Is Agni. Agni is not the material fire that you sit in front of. Agni гэдэг нь та нөгөө нэг юм түүдэг гал ч юм уу ямар нэгэн гал асаач тэгээд таны урд ингээд дүрлзээд асаад өгдөг тэр галны тухай яриаггүй шүү. Харагдахгүй үл үзэгдэгч амьдрал нэртэй тэр галын тухай би ярьж байна. Fire in you, the fire of consciousness is really the Agni. Ухаарлын түүмэр таныг урагшин хөдөлгөдөг хүч тэр юмны түүмэрийг хэлж байгаа шүү би Agni гэж. Which moves you forward. It not only moves you forward, it leads everyone others also. Someone is more. Таныг удирддаг юм биш. Зөвхөн таныг урагшин хөдөлгөдөг хүч биш. Энэ дэлхий дээр амьдарч байгаа бүгд амьд болгоныг удирддаг юм. Тэр бүгд адилхан. Is not moving alone. Brings everyone also along. Хэрвээ энэ түүмэр байдаггүй бол энэ удирдагч байдаггүй бол
хүн болгон адилхан зүгээр нэг амтан болгон адилхан зүгээр нэг түлээ шиг юм байх юм. A leader is Agni. Гал Агни бол удирдагч. And anyone who finds is a leader. Хин энэ галыг мэдчихнэ үү? Энэ галын тухай мэднэ үү? Хинээр удирдуулдгаа мэднэ үү? Тэр хүн бас өөрөө удирдагч. And the fire in you, the life force in you leads you. Your intellect leads you. Таны дотор дөрвөлтөн асан түүмэр тэр хүч таныг удирдагч тэр хүч тэр чинь таны оюун ухаан чинь таны хөтөлдөг хөтлөн чиглүүлдэг таны удирдагч. And says Vishwani Deva Ayunani Vidva. You know all the divine impulses. The Agni. Та мэдэн штэ. Тэр Тэнгэрлэг Бурхны одоо нөлөө үйлчилгээ удирдлага та энийг ямар нэгэн байдлаар мэдэрдэг дээ. Knows. The leader knows. The divine knows. The guru knows. Тийм ээ. Удирдагч мэдчихэд, гал мэдчихэд, гүрүү мэдчихэд, таны амин сүнс чинь мэдчихэд. The self knows all the devas, all the aspects of the devas. Тэр амин сүнс гэж нэртэй тэр зүйл бол тэр бүх девагийн бүрэлдэхүүн хэсгүүдийг бүгдийг сайн мэднэ. And so is the prayer. You lead us. Тэгээд тийм юу уншлаг байгаа шүү дээ, тийм ээ? Та бид нарыг удирдаа чиглүүлээд аваад яваа. Би хаана тавхад тухтай байдлаа олох вэ гэвэл таны дотор where I find comfort here and comfort within and without, both. Гадаад дотоод хоёр байдлын тавтад тухтайд та өгнө гэдгийг би мэдчихэж байна. Тэр бол баялаг. Рай гэдэг нь баялаг. Зөвхөн мөнгө биш үү? Wealth is итгэл үнэмшил гэдэг юм бол баялаг. Таны өмнөх итгэл бол баялаг. Таны ааш зам баялаг. Tani Arias баялаг. Энэ бүгдийн talent, everything is called Rai. Rai means Rai гэдэг. So lead me to this path. Эднэрийг бүгдийг бид нэр хүний баялаг гэж нэрлэж байгаа. Гал бол биднийг замаар дагуулад явна, удирдах явна, ийш явна, энэ зөв гэж гэлтүүлээд явна. Supata, the right path, good path. Supata гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл энэ яг зөв зам, яг зөв сайн зам гэсэн. Asman, not just me, us, everybody. Би ганцхан би биш, Асман буюу бүх хүмүүс бүгдээрээ гэсэн. Бүгдээрээ тийм хэлсэн. Lead us is not saying lead me alone. Тэрнээс ингэж байна шүү дээ. Бид нарыг удирдаад яваач гэсэн болохоос намайг гэж хэлээгүй тийм ээ. Lead us гэж. Бидний collective prayer. Agni Supatara Asman Vishwani Deva Ayunani Vidwan. You know, the psychologists say what is called mob psychology. Зарим энэ сэтгэл судлаач нарыг mob сэтгэл судлаач нар гэж хэлдэг. And usually mob psychology is only destructive. Most of the time. Тэр mob сэтгэл судлал гэдэг нь юу юм бэ гэхлээр зэрэг энэ бол харин дандаа буснуулагч юм байна. Destructive. Буснуулагч. Тэр сэтгэл судлал нь гэдэг. But if that is turned into something very creative, productive, benevolent to the world, it's nothing like that. Харин даанч тэр сэтгэл судлал гэдэг юмыг бид нар ингэж буснуулагч, нураагчаар нь биш зөв тийш нь эргүүлээд тийм ээ. Тэр сэтгэл судлал гэдэг юм нь хүнийг нөгөө нэг юмыг бүтээн байгуулах, ашиг тус гаргах, тэгээд
бүх амьдралд ингээд бүгдэнд нь тустай ийм юм болгоод хэрэгэлдэгсэн бол тэрнтэй харьцуулах юм байхгүй л. So the prayer is let the negativity which bother, which restricts us, which keeps us away from this realization I am the infinity, be removed from me. Залбирал мөргөл гэдэг бол намайг муухай зүйлээс сөрөг бүхнээс холдуулаад Again, like from my effort, whatever I do to achieve is much smaller than me. From my effort, I try to get rid of whatever is no good in me, is yet really incomplete. Би өөрөө ямар нэгэн зорилго тавьчаад тэрнтэй хүрлээч гэсэн тэр маань надаас жаахан байна гэдгийг бид нар түрүү ярилцсан тийм ээ. Өөрөө ингээд ямар нэгэн сайхан зүйлийг өөрийнхөө хүч чармаалтыг гарган ингээд хийлээч гэсэн энэ бол бас төгс төгөлдөг биш ээ. This is more so with the alcohol and animals people. You know, people who are addicted to drugs and alcohol, they feel so helpless. They know they want to get out of it, they cannot. And what do the songs? Архичин болсон, архинд орсон энэ хүн болоод үнэхээр их тийм одоо үнэн одоо найдваргүй байдалд ордог юм л дээ. Яг үгээр бид нэр өөрснөө ингэж бодохдоо энэ арх уух чинь энийг амьгийг хэрэглэх чинь буруу гэд өөрөө ингэ боддtiin байна. Тэгээд уугаагүй байгаа цагтаа энэс гарах юмсан, зайлах юмсан, болох юмсан гэж үнэн голоос боддtiin байна. Гэхдээ чаддаггүй зүйлс гинэ. Let's tell them, give it to higher power. Alcohol Anonymous гэдэг нөгөө АА гэдэг програм юм биш үү? Архинд орсон хүмүүсийг гаргадаг. Тэгээд тэрэн дээр нь ямар зөвлөгөө өгдөг гэхээр тийм зөвлөгөө өгдөг. Өөрөө чадахгүй бол өөрөөсөө илүү хүчтэй юмд өгчгөө найдаа гэдэг. Тэгээд яг энэ дээр тулгуурласан 12 ийм шаттай хөтөлбөр байдаг гинэ. Өөрийнхөө нөгөө нэг буруу донтолтоос ангижрах юм 12 шаттай тусгай програм байдаг. What the psychologists say? I was told this is one of those 12-day program. In that one of these is you surrender. See, this is my addiction. This is my wrong thing, my negativity. I cannot get rid of it. You please take over. Тэрэнд нэг явсан хүн гөрөж ярьсан байх. Тэр нөгөө програм дээр нэг юм үг байдаг гинэ. Би бол архичин. Би бол ийм дутагдaltaй энэ бол миний дутагдал, энэ бол миний хорт зуршил. Би тэдэн оноос ингээ архичин болсон. Би тэгээд энээсээ гарч чадахгүй байна. Тийм болохоор би энээс салж чадахгүй байна. Тийм болохоор надыг ингээ салгаад өгөөч гэд бууж өгдөг юм. Бүр тэгж хэлдэг юм өөрөө. The higher power is, there is some power, just give it away to him. Тэгээд та яг тэр дээд хүч өөрөөс нь илүү хүчтэй юм юу гэдгийг мэдэхгүй гэлээхдээ тэр нэг илүү нэг хүч байгаа тэрүүнд хүчтэй юм байна. Тэрүүндээ даатгачтай юм байна. This is what they say, right? And many people have come out of it. Тэгсэн мөртлөө айгуу сонирхолтой яг ингэж хэлээд ингэж бууж өгөөд үнэн голоосоо ингэж хэлээд тэр архинаасаа гарсан хүн зөндөө байдаг. Сонирхолтой. And this is nothing new. You know, if there is any blemishes in me, any weakness in me, you please take care of it. I offer that. Бидний бас энэ хүчийг хэрэгэлдэг байсан. Тэгээд юу гэж нүгэлтэй надад ийм дутагдал байна. Миний сул талууд ийм байна. Би өөрөө энийхээ учрыг олж чадахгүй байна. Би танд тэгээд өргөчөө та энэ учрыг олоо. Ингэж зүгээр л ингэж өргөж байгаа юм шиг өгж байгаа юм шиг л нэг юм үйлдэл болж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь тэрнийх нь дараа нэр ингэж тэр сул тал нь алга болчдөг. Архинд орсон хүн байсан бол архинаас гарчдаг. Ийм нэг сони юм байна. This is the only offering. Энэ тэгэл өгч байгаа. That which I cannot bear, I don't want to bear. I offer it up. Я одоо энэсээ бүр залхачлаа. Энийг энэс хойш цаашаа ингэж авч явж чадахгүй нэ. Би танд бууж өгч जैन та надад туслаач. Замаг энэс салгаад өгөөч гэж гуйдаг. Зөвхөн гуйдаг юм байна. Who is down
te nama mukti. Again and again. It's not just once. дахин yesterday is finished. Өчигдөр би буугаад өгсөн одоо боллоо гэж тэр биш. дахин. Last year I just gave it up and it has come back again. Өнгөрсөн жил би танд өгсөн чинь буцаад хүрээлдэж мэрчгээд үгүй тийм биш. Again and again and again I offer my salutation to you. өөрийнхөө юу тандаа ингээ мөргөөж тандаа ингээ өргөж байна надад туслаарай гэж. Again and again I recognize you in me. This is what said. Nama uktim videma again. Ингэж хэлж байгаа юм тийм утгатай. дахин хэлж байгаа. дахин тасралтгүй уухгүй тэгж гуйх юм шүү дээ. The mother told the boy to say your prayer before going to bed, and the boy would sit and say ditto and go to bed. Нэг ээж нь хүүтэй хэлчихэнтэй юу гэж хэлсэнхээр даа минийх одоо ингэ шүдэгоочоод тэгээд унтахынхаа өмнө бурхандаа мөрөгчөөд унтаарай гэсэн чинь нөгөө хүүхэд нь очоод бурхныхаа өмнө очсноо битто гэж хэлчихэл унтцсан гинэ. Тэгээд ээж нь тэгжээхэн сонссон байж тань. Mother asked what you say. I told you to pray your saints and ditto. That soon you finished your prayer. I said, Mom, what is the point in repeating yesterday? I said it and every day I only say ditto, the same thing. Тэгээд би чамайг бурхандаа мөрөг гэсэн болохоос ямар бурханы өмнө очиж ditto гэсэн хизээ тийм уншлага байж байсан гэдгсэн чинь нөгөө хүүхэд нь гэсэн нэ ээж ямар хэрэгтэй юм бэ? Би өчигдөр хэлснээ өнөөдөр ингэж хэлээл тэгэл аам чинь тэр бурхныхаа өмнө очиж нэг л юм хэлээд ингээл дахиад өчтөр хэлсэн өнөдөр хэлж байгаа чинь тэгэхээр чин зэрэг би ажиллах штеп би ч гэсэн бас ditto гэж өчтөр хэлсэн өнөдөр ditto гэж хэлчихлээ тэгэл ditto гэж хэлэхэд нэг тэр урт уншлагч унших өчтөрийн уншлагыг унших ямар ялгаатай юм гэдгсэн. Тэгсэн чинь ээж нь хэлсэн. Everybody ditto. Mom said, okay, tomorrow breakfast also I will say ditto. Тэгсэн чинь ээж нь тэгсэн гинэ. За нэр тийм юм шиг байна дөө. Би ч гэсэн маргааш одоо өглөөний хоол чамд хийж өхийн хооронд би харин ditto гэчихэл тэгэл орчихъя. Өглөө we feel hungry. We are not bored doing it again and again. Бурхантай хэлхээс үгнээсээ тэгж уйдад байгаа мөртлөөсөө үлсэл дахиж хоол идэл үлсэл дахин хоол идэхээс яад уйддаг юм бэ? Every day we sleep so many hours. Nobody ever says, oh, I feel so bored going to bed every night. Тэгээд бид нар ёо би шөнө болгоомцоор л уйдчихлаа гэж хэлдэггүй дээ. Who said that? I feel so bored to use toilets or bored to eat every day. No. In a routine we do all this. Өдрөсгөө хоол идэл амартлаа 2-3 удаа хоол идэл амартлаа. Ёо бүр хоол идсээр залхачлаа гэж бид нар ерөөсөө хэлдэггүй шүү. Яг бол та ийм үйлдэлүүдээс уйддаггүй байхгүй юу? In the morning, in the afternoon, the evening, anytime. That's what this prayer. The prayer simply reconnects you. It kindles that awareness. Харин тэр залбирал гэдэг зүйл чинь хоол ингэ тогтмол цагт идээд та үлсэхгүй би чинь ядрахгүй ингэ байгаатайгаа адилхан. Бурхандаа ингэ өдөр болгон тогтмол ингэ залбираад байна гэдэг чинь яад юм бэ гэхээр Бурхан та хоёрын харилцааг тодтогч өгнө. Улам хүчтэй болгож өгнө шүү дээ. Бурханы зүгээс танд өдөөлөлтөд тусламж өгч. In fact, it's not to say reconnect. Makes you aware of your connection. Би багшлангтай эхлээд нөгөө нэг дахин юм холбоо үүсгэн гэснээр дахин холбоо үүсгэн байхгүй л тэр холбоо чинь тасралтгүй. Тийм учраас зүгээр таны тэр нөгөө
бурхантайгаа ингээд бүр анхнаасаа юм холбоотой юм байна гэдгийг чи мэдрүүлж өгд юм аа. See, activity makes Таны you хийж forget байгаа pain. үйлчлүүд бүгдээрээ таны амин сүнсний чинь тухай мартуулцдаг. In activity, you tend to forget. Үйлдэж байгаа үед мартах хандлагатай. In prayer, you try to remember, recollect that you are much bigger than. Залбирал уншаад, маань уншаад залбирч байгаа тэр үед та эргүүлэн санах чадвартай болдгийг. What you think you are. You are bigger than the actor that you are or perceiver that you are. Өөрөөр хэлбэл та тэр үйлдэгчээс илүү том өөрөө үйлдэж байгаа ч гэсэн үйлдэгч бол гол нь биш та тэрнээсээ том юм байна гэдгийг мэдэрч ш. We are playing the role of actor and perceiver all the time, not the being. You are the. Тэр нөгөө жүжиг амьдралыг жүжиг гэж бодох юм бол бид нар ингээд жүжигэндээ тоглоомлох юм. Тэгээд дандаа аваалах юм. Тэгээд тэрнээс биш нэг том бүр жинхэнэ оршуу амин сүнс гэдгээ мартцсан. Тэгэл ингээд энийг жижигхэн юмнаас нэг юм олж авчаал дандаа л аваад тэгэл бас нөгөө дандаа л жүжигчнийхээ оролд нь тоглоом яваад. Being as. Тэр өөрөө мөн би бол тэр нэг зүйл гэдгээ мартчих юм аа. Happens in Vishram or rest and Nirvikar. Nirvikar is blemishless and relaxation, rest. Энэ юу болоод байна гэхээр та бол тийм оршихуй мөнхийн оршихуй тийм ээ. Тэр мөнхийн оршихуй гэдэг юмыг хизээ бий болгоод тэрийг хизээ биднээс таних мэддгийм бэ гэхээр Вишрам буюу тайвширсныхаа дараа амарсныхаа дараа та тэрийг мэднэ. Тэгэнгүүт дараа нь тэгтээ амарч байгаа нь ямар юунд амарч байгаа юм бэ гэхээр нирвикар гэж байгаа. Нирвикар гэдэг нь ямар нэгэн юмыг зүххээ болсон, хорсгоо болсон ухаарлын чинь төвшин, дургуутсаа болсон ухаарлын чинь төвшнийг нирвикар гэж байгаа. Тэр нирвикард амарчиж ийм байдалд хүрдэг биш. Ямар байдалд хүрэх вэ гэхээр I am there. Би тэр нэг юм аа гэдэг. See, have you noticed this? When you want to listen to something very keenly, what do? You close your eyes. Та ингэж нэг ямар нэг юмыг маш их анхааралтай, маш чухал хэрэгтэй юмыг ингэж чагнахтаа нүдэ амжтгаа ер нь ажигласан уу? So wait. You listen like that, right? Our energy is limited. Our ability in perception is limited. So, if you want to look something very keen, you don't want any sound or any noise. You say, shh, keep quiet. I'm looking at something. Бидний хүлээж авах чадвар гэдэг маань хязгаартай. Тэгээд юмыг тусгаж авах чадвар нь бас хязгаартай. Жишээ нь бол бид нар ингээд ямар нэгэн зүйлийг ингээд аюу анхааралтай чагнах юм уу? Айгүй ингээд сайн бүр ингээд сайн харъя гэдэг ингээд бодож байгаа бол бид нар ингээд чимээгүй гэдэг ингэчихдээ тийм багш шиг юм бол чимэг бүр ингээд хүмүүсийг чимэг бол өөрөөр хэлбэл яг тэр юмыг харж байгаа нүднээсээ босод бүх мэдрэхүйн эрхтнүүдэд ажилуулах байхыг бодож байгаа байхгүй юу? If you want to distract someone who is doing the star gazing through telescope. Асын нэг одон орны дурангаар телескопоор ингээд одыг ингээд харж байгаа чимээгүй суугаад ингээд харж байгаа хүнийг ингээд үнэмлэх юм бол astronomical lesson in the classroom, then you have to watch where the Jupiter is or where the comet is and all that. Юу хийж сууж байгаа гэхээр одыг ширтэл тэгэл Юпитер хаавна тэ
Тэнгэрийн ван хаа байна, далай ван хаа байна, эн чи ямар илээ, хэдэн килограмм жинтэй илээ гэж хамаг анхаарлаа төвлөрүүлсэн ингээд тэгэл сууж байгаа шүү дээ тэр чинь. Тэр жахтны та орж ирэл. Suppose you are watching it and play some music and people feel very irritable. Тэгээ яг тэгээ сууж байгаа хүний ажид ингээ хөгжим дуурайчих юм бол тэр хүн бүр амар хэцүү ирдэг амар юу гэдэг юм дургуутдаг байхгүй. Юу хийх юм бэ? The heavenly bodies, the astronomers, they want completely quiet atmosphere where there is no noise. Тийм болохоор тэр одоо орныг хардаг, судалдаг тийм өрөө нь болохоор бүр ингээ хот мотоос хоол таг чимээгүй тийм чив чимээгүй орчин сууж тэр тэнгэр одоогоо ширтэх дуртай байдаг. Нэгэн тэрэн дээр бүр хамаг нүд гэдэг юм дээр хамаг энерги цуглуулж байгаа тэрийг харж байгаа. Why in meditation you should close your eyes? Энд бэлсгэл хийхдээ нүдээ амдээ яагаад гэж? Eyes open, your consciousness is flowing outside, is grabbing things around, it is in an action. Хэрвээ та нүдээ харж байгаад ингээд бэлсгэл хийж хийнэ гэдэг үзэх юм бол тийм бидний нүд ингээд зовх нэрдэнгүүт таны сэтгэл чинь ингээд гадагшаа гарал давхчихна. Тэгэл эргэн тойронд энэ байгаа бүх юмыг бүртгээд л жишээд л хараад л тэгин ингээд өөрөөр хэлбэл таны тэр дотор талд чинь бэлсгэл хийж байгаа төвшин байхгүй. Харагдаж байгаа юм бүхнийгээ бодоод дагаад явчихдаг. Meditation is inaction. Өөрөөр хэлбэл тэр нөгөө эхний явц ингээд тэрэгч бодоод энийг чийгээл энэ чи ийм юм байдаг билүү тэгдэг билүү гэдэг нөгөө бэлсгэл хийгээд сууж байгаа юм чи нүдээ харчих юм бол тэгээд дүгнэлт чигнэлт хийгээл ингээд явчихсаар та үйлдэл үйлдэлдэж шүү дээ тийм үү дүгнэлт хийж гэн бодож гэн харж гэн гэх мэт. Тэгвэл бэлсгэл гэдэг маань юу илээ гэхээр зэрэг юу ч хийхгүй байхыг хэлээд байгаа шүү дээ. All the five senses are only action. Таван мэдрэхүй өөрийнх нь үйл ажиллагаа бол бас үйлдэл мөн шүү. Hearing is an action, touching is an action, tasting is an action, seeing is an action. Харна гэдэг бол үзэн гэдэг From action to the actor you want to go. Үйлдэгч рүү явах гэдэг шүү дээ та үгүй. Right? We want to shift our attention from the action to the actor. Өөрөлдөл үйлдэж байгаа тэр үйлдэлээсээ бид нэр үйлдэж байгаа хүн лүүгээ явах гэдэг. So what is the way? Close your eyes, close your ears, don't close your nose. Амраад бүтээлч болохгүй бусдын бүгдийг тавьлаа. Close your mouth. This is one way of taking. Then what happens? The mind gets consolidated inside. The energy which is going out gets consolidated. Юу ямар арга вэ гэхээр бидний энэ хараагаараа чихээрээ бусад мэдрэхүйн эрхтнүүдээр алдаад байсан тэр энергийг үйлдэгч эзэн дээр нь цуглуулж авчирж байгаа шүү. This is one way. Энэ нэг арга. The other way is, as I said, listen to, like mantra chanting you heard this morning. You are listening to the chanting as though it's a shower. You are taking a shower of the chant. Уншиж байгаа. Хурал дээр ингээд нөх хуралцж ийн гэж ингээд өнөөдөр өглөө эднэр хийсэн гинэ. Тэр нөгөө нэг майн дээр уншаал нөгөө пужа хийгээд майн уншдаг. Тэрнийг чагнаад тэрийг сонсож байгаад бас яг ийм үйлдэл хийж болдог. Тэгээд тэр ингээд тэр уншдаг уншиж байгааг ингээд чагнаа суугаад авах чинь ингээд дээрээс чинь ингээд баг ингээд бороо орж байгаа юм шиг ингээд айгуу гоё. Болдог гинэ. So when you want to listen, close your eyes and listen. When you want to see something, when you want to put a tratak, keep a lamp, keep a candle in front of you and just gaze at it. Тэгээд бид нар сонсохоор мэдээ амждаг. Тэгээд хэрвээ
ямар нэгэн зүйлийг маш их анхааралтай чагнахаар бол яг харахаар бол яг урдаа гарч идэв юм уу эсвэл нэг ямар нэгэн гэрэлтүүлэгчийг барьчаад тэр гэрэлрүүг ингээ хараад тийм тэгжиж хардаг. Think at that time, eyes open. Keep your attention at 30 degrees in front of you. See, every position of your eyes. Эсвэл бид нарыг ингэдэгтэй нэг нүдэн нээлттэй ингээд бэлтгэл хийя гэж хэлж байгаа бол нэг 30 градус гэдэг тийм яг энэ хамрынхаа үзүүрийг байруулаад ингээд яг нүдэн ингээд буулгаад 30 градусын хурц зүүнцэг үүсгэх. Ямар байрлалд нүд байна уу гэдгээс бидний сэтгэлийн байдал аягүй шалтгаалдаг. Triggers certain emotions or certain feelings in your brain. In your cerebral cortex. Бидний дотор сэтгэлийн хөдөлгөөн болон ямар нэгэн нугсаар ингээд хүчний нугсаар ингээд дамжиж явж байгаа тэр урсгал нөлөөлдөг байх юм. You know this? How many of you know this? Different eye positions trigger something. Нүдний тусгай байрлалууд энэ дотор талд нь нэг юмыг сэрэж өгдөг. Тодорхой үйлдэлийг сэтгэлийн хөдөлгөөний. How many of you don't know? Та энийг мэдгүй юм байна, мэддэг юм байна. Мэдгүй юм биш. Suppose you look like this, your attention on right side up, you know. Баруун дээшээ ингээд харах. Энэ баруун дээшээ нүд чинь ингээд харах юм бол юу гэдэг вэ гэхээр ямар нэг юмыг санахыг оролдож байгаа. When you want to remember something, your eyes automatically go right side up. When you have doubt about somebody, something, your eye go. What is this person up to? What is he up to? Can I trust him or not? Trust issues and doubts, your eye look left side up. When you look both eyes up like this, that is daydreaming. What if I become president of America? What if I get $1 billion? Both eyes up. And look, if you look downward like this, left side down, don't you know who I am? Чи намайг мэдгүй байна уу? Би хэн бэ? Чи намайг таньдгүй юм уу хаашаа? Гэжээхээ доош. And left side is whom you think you are. Өөрийгөө хингээ бодсон гэж. Right? And if you have some guilt in your mind, then the eye moves like this, very quick. I can't do this properly. Таны одоо сэтгэл дотор чинь би ямар нэгэн буруу хэрэг хийсэн гэдгээ мэдчихэж байгаа юм бол ингээд нүд чинь ингээ хоёр тишээ бүндгнөд идэг багш тэрийг би тэр хийж чадахгүй юм. If you talk to somebody, their eyes will move as the eyeballs quickly move as well. And if your eyes are at 30-degree angle, that means you are introvert. You are not looking at anything. Энэ үсэг өгвөл дотогшоогоо харж байгаа гэсэн үг. Гадагшаага юу ч харахгүй байгаа гэсэн үг. In 30-degree here, your mind becomes still there. Eyesight becomes still. The mind is going introvert. You're only conscious of your body, your breath, and you are away from the scenery. Юу ч үзэхгүй, юу ч харахгүй, юу ч тогтоож хараагүй. Сэтгэлээ ингээд доторш нь эргүүлж цуглуулж байгаа гэсэн үг юм уу? You remove yourself from scenery. This is what Lord Krishna says. In Gita, one of the techniques. Not that you follow only that one, there are many. But one of the techniques is keep your attention the tip of. Энэ ганцхан энийг чи хийж байгаа биш, энийг ингэж дагаж хийдэг хүн зөндөө олон байгаа. Гэхдээ энэ ганцхан техник, энэ ганц л удаагийн 30 градус доош ингэж харах энэ тэр Кришна бурхан юу хэлсэн бэ гэхлээр зэрэг анхаарал энэ хамрынхаа үзүүр дээр өөрийнхөө хамрынхаа үзүүрийг ингээд дайруулад ингээд харахад 30 градус ингээд
доош харж байгаа юм шиг болдог гинэ. Тэгэхээр ганцхан хүн биш одоо өндөр хамартай, нам хамартай гэсэн хүмүүс аа штэ. Тэгэхээр зөндөө олон хүмүүс хийж байгаа. Гэхдээ энэ хамрынхаа үзүүр дээр хамрынхаа үзүүрийг дайруулаад харахад ерөөсөө 30 градус болдог гинэ. The nose in front of the tip of the nose means 30 degrees. Keep your eyes, gaze fixed at that. But don't see Dishascha Navaloke. Don't see any direction. Don't see any direction means you're not supposed to see this is east, west, north, south, any direction. Don't see any side. So when you put your attention, automatically the mind is going inward. This is one way. But Lord Buddha said just close your eyes. Lord Buddha used to don't need to keep your eyes open. Mahavir also said just close your eyes. Lord Shiva said close it only 98%. Ер нь амин хувийг ань гэсэн ингээд зүгээр жоохон завсар гаргаад үлдээч. Яг ингээд анцгийн мөхөөр keep it open, just crack open. If you see Lord Shiva's picture, the eyes are crack open, just a little bit. Lord Shiva-гийн зургийг хараад л та. Lord Shiva-гийн зураг дандаа ингээд нүдэн юм жижигхэн юм зурсан юм завсраар нь харж байгаа юм шиг нэг жоохон завсартай ингээд нүдэн дашаа бууцсан бүтэн айнаагүй. Eyes closed, you may get lost in an inner world of fantasies. Тэгээд ингээд нүднийхээ хөдөлгөөнийг дураар нь орчихоор яадаг вэ гэхлээр энэ гадаад орчин руу ингээд өөрийгөө алдна, сэтгэлээ алдна, харж байгаа юм болгоно руугаа алдна. Тэгээд бас өшөө нүдээ хөдөлгөөнөө захирахгүй болох дээр яаж юм бэ гэхлээр өөрийнхөө тэр өөрийнхөө фантазинд ингээд живээл ингээд хөвөөл ингээд алуулчихдаг. Сэтгэлээ удирдахад чинь нүдний even honestly, eyes open, you get lost in the Panchabhuta, the five elements of the scenery of five elements. So this махмадгийн бүтээсэн тэр ертөнцид сэтгэлээ алдчихсан. Is Sandhya, means somewhere in between, neither outside nor inside. Тэр нүдээ ингээд энэ зурагсаа ингээд онгойлгоцсон шивагийн шиг ингээд онгойлгоцсон байна гэдгийг сандия буюу гадаач биш дотоодч биш гэж үздэг яг бослон дээр байгаа гэж. Neither awake nor asleep. Сэрцэн биш унтсан биш. Neither awake nor asleep. Somewhere in between. This is only to begin with. Little effort only in the beginning. Later on you should let go of the effort. Эхлээд та энэ нүдээ ингэж завсар шиг онгойлгох, бүр том онгойлгох эсвэл бүр айнах маних гэдэг дээр та эхлээд жоохон таны хичээл зүтгэл хэрэгтэй боловч сүүлдээ энэ маань ямар ч итвэх зүтгэлгүй автоматар явагддаг. Samadhi is when the effort is dropped. Самади буюу бясалгал гэдэг нь юу юм бэ гэхлээр таны хичээл зүтгэл байхгүй болохыг л хэлж байгаа шүү. Got it. Yeah. You don't have to sit 1 hour, 2 hours for meditation, even short time. Та эхлээд шууд ингэж 1 цаг 2 цаг бясалгал хийсний хэрэггүй. Богинохон хугацаанд маш гүнзгий явж сурах хэрэгтэй. You can gain the depth. Provided you have this vairag, everything is finished. Та ингэж нөгөө vairagya гэдэг юмыг мэдэн шүү бид нэр. Та тэрийгээс сахиал ингэж ирэхэд шууд л ингэж нүдээ анаад ингэж эхэлж जैन тэгэл дараа нь юу ч болсныг мэдгүй алга болоод өгдөг. Болчтой сүүлдээ. Got it. Everything is becoming ashes. Nothing exists. No concern. Just turn back and see 10 years back, 15 years back, 5 years back, how many hours you have spent being anxious.
Зүгээр л одоо өөр ингэж бодвол та тийм энэ баяргийн яг баяргийн нэг арга нь ийм байдаг. Тэгээ яа гэвэл бүх юм нэг өдөр үнс болно гэж хэлдэг шүү дээ. Бүхэл өдөр бүх юм нэг өдөр үнс болно. Тийм болохоор зэрэг жоох ингэж 10 жилийн өмнөх байдлаа бод, 5 жилийн өмнөх байдлаа эсвэл 15 жилийн өмнөх байдлаа бод. За юу. Сүүлийн 15 жил, 10 жил, 5 жил хэдэн удаа сэтгэлээр унавтаа, хичнээн удаа сэтгэл чинь хямрав. Anxious whether you'll pass the exams or not. Before that you were anxious whether you will get an admission in the college. Сургуульд орж чадах болоогүй гэж бодчихлоо. Эсэлтийн шалгалтад давж чадах болов гэж бодож whether you get a job or not, whether your business will run or not, whether you get married or not, whether you will child or not. Ажилтаа орж чадах болоогүй гэж бодчихлоо. Тэгжээс найзхан байсан гэснээр гэрэлх юм уу гэж би ер нь гэрэлх юм болов гэрэлхгүй болов гэж гэрэлхсэн байвал тэгээд хүүхдтэй болгоомсон хүүхдтэй болох юм уу болохгүй юм уу гэж ингэж many hours of anxiety we have lived in our life. Бид нар ч одоо энэ амьдралынхаа туршид ерөөсөө хичнээн чих олон энэ сэтгэл зовн гэдэг юмыг үзэвдээ ер нь ингээд суугаад бодоод үзэхээр тийм л юм байна шүү дээ. And through all these tough periods, a light has been with you, guiding you step by step, giving you comfort or not. Tell me. Таны одоо ингэж туулж ирсэн энэ зам тэгээд ингэж ямар нэгэн байдлаар танд тавтаа тухтай таны сэтгэл донголцохгүй тэр тавтаа байдлыг чинь авчирч чадвуу тэгээд. Tell me. It's been giving you comfort. Then why do you worry now? Тэгээд тэгдэгсэн байсан бол яагаад алгамаар амьдрал турштай ингэж бид нэг удаа зовоол тэрнийг алга хийгээл ингэж ирсэн бол одоо яагаад зовоод байгаа юм? Agni Naya Supatharai, the Agni is going to give you a beautiful path in front of you. It's going to lead you through. The divinity is going to lead you to such comforts. Тэгэхээр биднээс үнэхээр тийм юм болоогүй шүү дээ тийм ээ бид нэр одоо ч гэсэн зовсон хэвээрээ одоо ч гэсэн сэтгэл санаа санагдсан донголцсон хэвээрээ л байгаа. Тэгээ баш нэг шүлэг уншсан. Гэрэл бол бид нарыг энэ бүхнийг даван туулуулаад бид нарыг маш сайхан зам руу хөтөлнө. Тийм болохоор юундаа зовдгийг. Тэр Тэнгэрлэг бурхан гэдэг байгаа юм чинь биднэрт яагаад бид нар бурханы зүг яваад байгаа? Яагаад бид нар тэр зүгийг мэдхийг хүсэж байгаа юм гэхээр тэндээс л та жинхэнэ тавтаа тухтай байдал тэндээс л та жинхэнэ үннийг олж авах юм шүү дээ. Тийм болохоор одоо бид нарт ингэж төрүүлээд авна гэж хэлсэн багт чинь тэгээд тэрлүү яарад дотлоод байх шаардлага байхгүй. Such truth. Why you are having anxiety now? Anybody is having anxiety here. This is what is saying. What is done before, it's going to do now. It will happen. Only the best will happen to me. For yogis, this must be what одоо та зам дээр гараад ирлээ. Одоо таныг удирдах юм би болчихлоо тийм үү? Тэгэхээр зэрэг та одоо үүнээс хойш түүнээс цааш юу гэж бодох вэ гэхлээр зэрэг зөвхөн сайн сайхан надад тохиолдно л гэж итэг. Тэгж уншмаар байл юм уншмаар байлдаг. Зөвхөн энэ орчлонгийн хамгийн сайн сайхан болгон надад тохиолдно гэж одоо тэгж итэг. Тэгж унш. Only the best will happen to me. Anything that сайн сайхан л надад тохиолдно гэж. Тэгээд тэгэндээ хамгийн сайн шүү. Зүгээр сайн биш хамгийн сайн. All be done. That is full completeness. Anytime if you feel bothered by some particular event or a person bothering you, just sit and see. Finished. Everything is going to finish. This body is going to become ashes and
Хэдэн нэгэн цагт хин нэгэн хүн таны дургу гэж хүргээл, уурч хүргээл те таныг үүмэлээд ингээд хямруулаад ингээд хайчвал нүдэн анаас суу, хэдхэн минут суу. Таг бодохгүй юу тэгээд тэр уурч хүргээд байгаа юм ч гэсэн, үйлдэл ч гэсэн, дургуутад байгаа би өөрөө ч гэсэн, энэ бие маань ч гэсэн, энэ дургуутад энэ дэлбэрч хүчих гээд байгаа энэ бие маань ч гэсэн нэг өдөр бүгдээ үйлс болохоос хойш гэдэг. Finish тэгэл зүгээр болчихно харж байгаа. So will that body. How will you be jealous or angry or hateful against anybody? Бидний нэг хизээгүй нэг үйлс болохын хооронд чинь яахаараа хүн татаархан гэж, яахаараа хүнд уурлна гэж, яахаараа хүнийг үзэн ядна гэж. Everything is going to finish one day. Well, ингэж байгаа нэг өдөр бүх юм I'll be there forever. Yeah. Би өдөр байна, би байсаар л байх болно. Би үүдмөх байна. So many lifetimes, so many times we have been here. Different roads. Төрөлийг дамжуулдаг. Янзын түмэн шидийн дүр оролт амьдрал нэртэй энэ жижигт тоглолоо штэ та. Upanishad is shirking away from all the rules that you have. You have been clinging on. Upanishad гэдэг нь юу юм бэ гэхлээр зэрэг таны тэр итгэн хамаг юмаа зарцуулаад тоглоод байсан тэр бүх тэр дүр жижигэн тоглосон дүрдээ тийм жижигчүүн ч гэсэн жижигэн тоглосон дүрэндээ хайртай байдаг гэсэн. Тэр л миний хайртай дүр мөр гэдэг. Тэг ийм шалт имээ тоглоод өнгөрөх дүр мөрөнд ингээд дуурлаад зурлаад салахгүй байсан тэр юмнаас чинь салгахын тухайд Upanishad байд юм аа. Really hollow and full. Ийм болохоор нэгнээс юу болсон дээрвээ хаасан бөгөөд Purnamidam Purnamudachyate Purnasya Purnamadaya Purnamevavashishyate Om Shanti Shanti Shanti